сайн уу намайг гүйлгэдэг. Би Улаанбаатар хотод амьдардаг. Хүний нөөцийн менежерээр ажиллагаа. Надад нэг урилга ирсэн. Сайн байна уу? Намайг Жидоо Ирина гэдэг. Би Оросын Томск хотоос ирсэн. Би Монголд бүжгийн багш хийдэг. Тэгээд надад нэг үрлэг ирсэн. Намайг Баяр Улсанд гэдэг. Би хуваарь бизнес эрхэлдэг. Надад нэг урилга ирсэн. Би одоо урилгын дагуу заасан газар руу явж байна. Сайн байна уу? Надад энэ invitation байна. Энэ хаашаа вэ? Энэ өрөөл. За. Баярлалаа. За, хайдуул. Яасан байна? Өдрийн мэнд. Сайн байна уу? Баяр баясгаланд. Намайг Ирина гэдэг. За. Би айсан. Амар өндөр, амар том хүн. Тэгээд амар хурдан ярьсан. Ресторанд хамгийн их очоод Иратай танилцсаал. Тэгээ нэг ягаад ч нэг өмнө бас нэг тоглосон кинонуудыг үзчихсэн болохоор тэр юм. Нэг таньдаг хүн шиг санагдал. Сайн байна. Сайн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Баяр баясгаланд. Сайн байна уу? Сайн байна уу? Ира. За өдрийн мэнд. Өдрийн мэндээ. Гүүлийн хувьд бол би эхэндээ бас яг бэрхий хүүхэд гэж яг онгоо хүүхэд гэж бас мдээгүй. Тэгээ яриан дундаа мэдсэн. Гүйлээ. Амар хөвгөлтэй охин. Амар хөвгөлтэй. Яг жижигхэн над маань. Иринагийн хувьд гэх юм бол ингээд өмнө нь харж исэн хүн байсан. Баясайхын хувьд гэх юм бол ерөөсөө юм төсөөлөл ерөөсөө байгаагүй. Та орос хэл мэдэх үү? Привет, как дела? Yes, ура. Тэгээс ялгаагүй нэг здравствуйте. Зөвхөн нэг жаахан танилцуулаад Бакур багтаа үзчихсэн болохоор одоо мартцсан орсол. Жохон хэцүү байсан. Яагаад гэвэл хоёр хүн монгол хэлтэй, би орос хэлтэй. Юу вэ? Бэлэг. Нээж үзэх үү? Энэ юу вэ? Энэ ингээд юу вэ? Хөр байна. Ямар хүрхий? Энэ манай бэрхийн яг нэг уурхаан урт байдаг хөшөөний зураг байна. Хартаа тэнд бас барих байгаа. Тийм ээ, бэрхийн 70 жил. Адилхан яг би анх удаа ирсэн ганцаараа байсан бөөх зураг харсан тий. Харчаад. Мэдгүй би юу ч ойлгохгүй. Зүгээр барих 70 жил тэгээд зөндөө зураг байна. Гайхаад яг ямар ч талтай Гайхаад. Шууд одоо энэ урилга аваад ирсэн тий. Би ч бас ялгаагүй урилга аваад ирсэн. Ямар ч талтай гэсэн Нэг бэрх 70 жил гэж байгаа шүү дээ. Нэг бэрхийн уурхаа ингээд үүсгэн байгуулагдсны одоо ингээд энэ жил энэ 170 жил болж байгаа. Тэгээд ингээд манай одоо уурхаачдын ингээд зурагнуудыг тавьсан юм байна. Тэр өмнө энийг харж л байсан. Артаа QR кодтай юм шүү дээ. Миний уншуулах хэрэгтэй юм болов уу? За энийг уншуулж үзье. Өдрийн мэнд залуусаа. Юуны өмнө урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд гялал. Бид та бүхэнд Хинтээ аймгийн Бэрх хот руу хийх урт биш аяллыг санал болгож байна. Аялал 7 хоногийн дараа эхлэх бөгөөд энэхүү аяллын багт нэгдсэн гишүүд өөрсдийн гарт ирсэн нууцлаг түлхүүрийн хаалгыг олох боломжтой болох юм. Таалан болгоно. Зэц тэгэхээр тодорхой. Бэрх хот руу, Уурхай хот руу аялалд гарах.
Хамт уу? Тий, хамтдаа. Би ч бас Уруулаа нэг юм болоо. Гуруула нэг баг. Нэр юу? Эхлээ хараад гайхал ер нь шоконд орсон. Юу илээ л гэж бодсон. Тэгээ нэг реалити шоу ч юмсаг тийм санагдмаар тийм өдрөж авал. Анх удаа харсан QR кодын бичлэг жоохон шокт гэхэд. Түлхүүр байсан. Тэрийг харж бас гайхал. Юун түлхүүр болоо явчихаа. Тэгээ аялал гэх. Гэхдээ ямар ч тач маш их сонирхолтой санагдсан болохоор шууд явъя гэл шууд шийдсэн юмсан. Догтлсон. Ингээ хоёр танихгүй хүнтэй цог ингээ нэг тим болоод аялалд гарна гэдэг бол маш сонирхолтой санагдчихсан. Ерөнхийдөө энэ бэрхий урхаа маань өөрөө тийм олон үндэстэй ястан. Тэгээд дээрээс маш их олон Оросын мэрэгчлэнүүдээс ажиллаж исэн тийм түүхт очроос яг тэр гурвыг яг ингээ нэгтгэж дахиж харуулж байгаа. Тэр талаараа ерөнхийдөө их гоё санагдчихсан. Яа зүгээр амар гоё санагдсан. Надад одоо 2 гайд байна. Анх танилцсан хүмүүстэйгээ ингээд төгрөгөө явна гэхээр. Очиж бэрхийг сонирхолтой. За cheers. За бэрхийн урхаа аялал та. Гарцгаая. Амжилт. Гүн рүү аялсан нь бэрхийн урхай үүсэн байгуулагдсны 70 жилийн ойд зориулв. Хатуу хэдэн километр хэдэн цаг Ирэх рүү юу? Ирэх ч нэг 400 км. Үгүй ээ амар хурдан өнгө. Дандаа засмал замаар явна. Зам нь амар гоё. Энд өвлөхөр одоо миний бодлоор бол бид гурав ямар нэгэн тийм шагналт уралдаан тэмцээнд ороогүй юм чи тийм шагнал магналтай холбоотой тийм зүйл бол биш шүү. Энэ түүхэн ойтой л холбоотой тийм зүйлийн түлхүүр болоо гэж бодож байна. Очоод шууд онгойлгож үзэх юм болоо явандаа онгойлгох түлхүүр юм болоо тэр нь амар сонирхолтой санагдсан шүү. Ингээ гоё замд явсан чинь аяллаа дурсамж орж ирж байна. Ер нь хамгийн гоё аялж исэн түүх юу вэ? Миний хамгийн гоё travel байсан 1 жилийн өмнө би Турк руу явсан. Бас Турк руу миний том эгч тэгээд миний ээж ирсэн. Амар гоё байсан. Яг гэвэл би одоо Монголд, миний ээж Оросд, Томскт, миний том эгч Чехт. Тэгээд митинг чадахгүй. Тэгээд Туркэд үлдсэн. Амар гоё байсан. Гайхалтай тасрах. Яг 1 жилийн өмнө би ганцаараа Казахстан улсыг зорьсон. Аав ээж маань хамаатан саднаа ингээд таньж мэдээ гэсэн зорилготой намайг явуулсан. Тэгээд яг ингээд орлаад одоо хамаатан саднаа таньаад яг нөгөө нэг юм амар гоё удаан уулзаагүй байж байгаад уулзах мэдрэмжийг ингээд яг авсан ч юм шиг. Мэдрэмжийг амар гоёсан. Одоо л яг энэ бэрх рүү явж байгаа аялал бол бас мартагдгааргүй амар гоё аялал байх ах гэж бодож байна. Угаасаа би бас яг уучлаарай. Би бас яг тэгж бодож байгаа байхгүй. Аялалд ингээд явхаар ингээд дандаа шинэ хүмүүстэй ингээд танилцаж, шинэ хүмүүстэй найз нөхөр болж одоо шинэ харилцаа холбоо дандаа үүсдэг шүү дээ. Одоо жишээ ингээд гурлаа ингээд дүнж танилцаад ингээд шууд аялдгаараа явж байгаа. Энэ амар гоё байгаа байхгүй. Эзэж мартагдгааргүй аялал болно энэ. Амар гоё шинэ мэдрэмж байна. Шинэ мэдрэмж авнаа. Бас амар interesting байсан. Яагаад гэвэл байгаль амар гоё. Байгаль тэнгэр амар гоё байсан. Гайхалтай. Ингээд би бинийхээ талаар замд ер нь бол мэдэж авсан. Тэгээд хамгийн гоё аялал нь яг ямар юм мөчийг хамгийн гоё аялал гэдэг бас нөгөө хоёр танихгүй хүний өнцгийг сонссон.
Ерөнхийдөө илэрхийлэх тийм нэг ерөөсөө бүх юм л тийм нэг л сонирхол таталдсан ерөөсөө одоо яг дараа нь юу болох вэ яах вэ гэдэг. Их тийм догтлолтой л ерөнхийдөө нааш ирсэн тий. Хэдүүлээ явсаар хагаад Хинтээ аймгийн Чингис хот руу төв болох аа. Аймгийн төв Чингис хот. За одоо дахиад хэдэн километр явах вэ? Одоо ч бэрхлүү 70 км шүү дээ хаа. 70 км. Тэгээд бэрхлээ замаар явнаа. Бэрхийн урхай Бэрх хот нь Улаанбаатар хотоос 400 км, Хинтээ аймгийн төв Чингис хотоос 70 км зайтай орчдөг бөгөөд 1954 онд байгуулагдсан Монголын анхны өнгөт металлургийн уурхай юм. Бэрх хот нь халах, бурят, казах дөрвөд зэрэг Монголын олон ёсны үлгий төдийгүй 2000-ад оны ихэнх хүртэл Орос Монголын олон үндэстэн чуулсан 12,000 хүн амтай томоохон уулын үйлдвэр байж. Бэрхийн уурхайн баялаг болох хайлуур жоншин 1954 оноос эхлэн экспортод гарч ирсэнээр Монголын эдийн засаг, уул уурхайн хөгжилд жинтэй хоньмор оруулсан түүхтэй юм. Ийхүү аялагч залуус маань түүхт 70 жилийн ойтой золгож байгаа Бэрх хотдоо ирлээ. Нөгөө түлхүүрийн осор дээрээс хөшөө маань энэ тий. Боддороо. Энийг жоншоо ачаа тээвэрлж шээ. Тэр жонш чи энэ байна. Амар том байна. Өнгө нь гоё. Зинхэр яа нөгөө энэ лав нэлийн хүндээ 300 кг-аас лав хүнд жинтэй байгаа тий. Машир хардаа. Яасан бэ? Дахиад QR код. Дахиад QR. За одоо юу юм бол? Жонш гэж юу вэ? Өөртөө орчлонгийн бараг бүхий л өнгийг багтаасан энэхүү гайхамшигт чулууг хайлуур жонш буюу флорит гэж нэрлэдэг. Химийн нэгдэл нь кальц, фтор 2. Жонш нь бүх төрлийн хадгалагтай ган, тусгай зориулттай шил, линз, призм үйлдвэрлэхэд төдийгүй цөмийн урвалд уран баяжуулах, бүр нүдний линз, хиймэл зүрх зэрэг протез хийхэд ч өргөн ашиглагддаг. Мэдээж жоншор хийсэн гоёлын болон сувенирийн бүтээгдэхүүнүүд гойд үзэсгэлэнтэй болдог. Манай орон хайлуур жоншны нөөцөөр баялаг бөгөөд дэлхийд 3-т эрэмблэгдэж байна. Музейг бол өмнө нь яг нэг удаа үзсэн байсан. Тэгээд сая хоёр дахь удаага орохдоо хоёр одоо аялагчдаа мэддэг зүйлээ танилцуулж ингээд хэлж өгөхийг зорьсон. Наас өгнө. Сайн байна уу? Мал тэрсэн. Аха. Хамгийн дүртэй өнгө. Энэ гоо. Ногоо. Яа. Тай манай ухаачтын зураг байна. Яг онтоогоо байгаа. Их урхаг болж илэрсэн малчин ард санжаа гэж. Урхаг зураг байна. Бүх уурхаан ер нь бол зураг байгаа гэсэн үг. Ишээ оюутлаа байна, малаах байна. Одоо хэдүүлээ доошоо буухын тулд лифтээр буцхан. Оо, хатаа дахиад QR код. За би.
Гүн төрлөختөн эрт цагаас газрын гүний байгалийн баялагийг Илва далдуурхайн аргаар олборлож иржээ. Далдуурхайн үйл ажиллагаа явуулах хязгаарлагдмал орон зайтай, агаржуултуулан гэрэл түлгийн бэрхшээлтэй, ус чийгихтэй, нуралт сөмрөлтийн эрсдэл бүхий хүнд ажлын нөхцөл юм. Гэвч олон үеийн арвин туршлага, инженер техникчдийн мэдлэг чадвар, уурхайчин ирсэн зориг хүч, техник технологийн ололт дэвшлэр газрын гүнд нуугдсан эрдэнэс хүн төрлөختний хөгжил дэвшилд зориулагдсан олборлогдсоор байна. Ямар юм бэ? Ээж нэ. Хэдүүлээ доош одоо 45 метрийн гүн рүү буучгаад 45. Тийм 45. Уурхай одоо Барилгаар бол 16 давхар байна шүү. 16 тийм 16 давхар гэж. Ирсэн ирчлээ. Цадаа. Вау. За энэ амны хувьд гэх юм бол нөөц баялаг нь дууссан амыг дахин боловсруулад сэргээн засаад ийм музей болгож байгаа. Тэгээд хамгийн одоо гүндээ гэх юм бол 480 метрийн гүн рүү ордог гэсэн. За хэдүүлээ шээ. Явцгаая. Ороо. За энэ хөшөөний хувьд гэх юм бол бодит түүхэн хөшөө байгаа. Эрхийн уурхай маань анх жонш олборлох одоо үйл ажиллагааг гар аргаар хийж исэн. За тэгээ олборлсон жоншоо тэрэгэнцэр дээр ачаад хар азаргаар татаж гаргаж исэн гэсэн юм. Түүхтэй энэ болохоор эзэнтэй бодит хөшөө гэсэн үг. За хэдүүлээ шээ явцгаая. Богоо. Энэ болохоор нөгөө нэг цахилгаан зүтгүүр. Одоо яг нөгөө тарилаа бус шиг дээгүүрээ ингээд цахилгаанаа аваад одоо нөгөө хөдөлдөг гэсэн үг. Жаш. Ногоон өнгөтэй байсан энэ Ногоон, ягаан, цэнхэр, цагаан зөндөө олон төрлийн. энэ юу вэ? Энэ болохоор өрөмдлөгийн үйл явц. Далдуурхай маллын маань одоо яг ажлын ингээд бодит төрхөн гэсэн үг. Энэ ингээд амар хүйтэн нөхцөлд ажилладаг байсан. Тэгээд устай учраас усны готалтай, тэг хүйтэн нөхцөл учраас юм хөвөн юм зузаан хувцсыг өмсдөг. Тэгээд өрөмнийх нь хувьд болохоор яг тийм хэвтэй босоо гэдэг. Тэр цаатлынх нь болохоор нөгөө нэг юм гар өрөм одоо ингээд хөлөндөө тулаад ингээд байдаг. Энэ их хүнд те. Энэ бүр 38 кг-ийн Ингээд сонсч байсан. гэсэн. Тийм. Энэ нь болохоор хүссэн чиглэлдээ тааруулж өрөмдөж болдог. Бас л сонирхолтой байгаа. 38 кг-ийн жин бас л өдөржингөө тий 7-8 цаг барина. Анхандаа энэ уурхай нэгт одоо энэ дээр гэрэлтэй байж та малганы каскын гэрэл анх бүрийн гэрэлч байхгүй тийм дэнлүүтэй л зөвхөн ажилтдаг гэсэн чинь тэрийг энэ хандаа өглөгчөөл жижигхэн дэнлүүний гэрэлтэл ажиллаад байсан. Энэ уурхай гэрэл каскны гэрэл бол бүр сүүлд орж ирсэн гэдэг юм л. За цаашаа уцгаах. Тий. Ой дахиад QR биш үү тий. Уншуулаарай яа. Миний ажил. Газрын гүнд багаар ажиллаж буй уурхайчдыг их дэлхийгээс алс буй сансрын хөлгийн гишүүдтэй зүйрлж болох юм. Тэнд ажиллахад эр зэрэг, тэсвэр хатуужил, хүч чадлаас гадна сахилгавт шаардлагатай. Уурхайчдын өдөр тутам хэрэгэлдэг энэхүү өрмийн багаж гихтэл 40 кг давах жинтэй байдаг. Уурхайчид өөрийн өвөрмөц мэрэгчлээс шалтгаалan хамгаалтын дуулга, дулаан хувцснаас гадна усны иж бүрэн өмсгөл, толгойн гэрэл, амны маск зэргийг байнга хэрэглэх шаардлагатай болдог. Эрүүл мэндэд халгаатай тоосчлд, ус чийгихтэй орчинд байнгын өндөр эрсдэл дунд ажиллаж эрдэс баялагаар биднийг хангаж байдаг уурхайчин ирсээр бахархгүй байхын аргагүй. Яасан ч хэцүү нөхцөл байдалд үнэхээр тийм баатарлаг түүхийг хэлбэртэй ч тийм уурхайчд бол. QR нөгөө нэг уншуулад үдсэн бичлэгнүүдээсээ бүр амар олон зүйлсийг ойлгож авсан. Уурхайчин гэдэг хүн ямар мундаг, одоо ямар баатарлаг хүн байдаг вэ гэдгийг бүр илүү их таньж ойлгож мэдэж авсан. Ерөнхийдөө уурхайчин дүмнэрэл их бахархсан. Манай уурхайчид бол ерөөсөө дайны шугам дээр фронтод байгаа хүмүүстэй л энэ зэрэг цүүц тийм гавья байгуулсан хүмүүс юм а гэдгийг маш их ойлгож авсан да. Энэ газар ийм том. Тийм маш том. Би бодоогүй. Энэ газар дуур штэ. Гэхдээ амар уу. Ийшээ, тийшээ. Дуусаагүй. Би анх удаа яг ийм том газар ирсэн. Тэгээд анх удаа дотор байсан 45 метр надад Монголын уурхай дүүх чухал санагдсан.
Энэ болохоор нөгөө нэг одоо Брюсний нөгөө хамгийн өмнөх загвар. Яагаад гэвэл батарейгаар ажилладаг. Брюс нэг үү? Тийм загвар болж ирсэн юм байлээ. За музей бол өстой үнэхээр тийм үгээр хэлхий аргагүй тийм гайхамшигтай байсан. Тэгэл ерөнхийдөө музей үзэж явж байхад тэнд байгаа үзмөрүүдийг хараад тэгээд уурхаан дотоод орчинтой танилцаа явж байхад ерөнхийдөө өөрхөн өвөг дэцсэрэл маш их тийм бахархах сэтгэл төржлээ. Ямар гаваа зүйлийг тэд нар бүтээсэн, ямар дайчин хөдөлмөрч хүмүүс байсан бэ гэдэг уурхачин түмнэр их бахархсан. Уурхаа бол өстой газар доорх үнэхээр тийм өсөр том бүтээн байгуулалт юм аа. Уурхачд маань зөвхөн газар доорл дахиад барилгыг ингээ газар доор бариад байна шүү дээ тийм ээ. Тухайн үедээ гэхэд л одоо манай энэ уурхай Монгол улсын эдийн засгийн нийт 30%-ийг бүрдүүлж байсан. 30%? Тийм 30%-ийг аа. Тэгэхээр үнэхээр өөр өгөөчтэй үйл ажиллагаа явуулж байсан бол эндээс харагдчихад. Өвөг дэцсэн маань энэ бүтээн байгуулсан уурхай үүссэн цагаас хойш ингээ ажиллаж байсан уурхайч олонны маань бүтээн байгуулсан зүйл хэдий ингээ нөөц цэцгийг нь ашиглаад ингээ дууссан. Тухайн одоо музей байгуулсан тэр амны маань хувьд ашиглаад дууссан ч гэсэн эргээд ингээд энэ музей байгуулагдсанараа үүнийг дагаад олон тийм музей үзэхээр Монгол орны болон гадны улсуудаас ч гэсэн тэгээ маш олон жуулчид ирнэ гэдэг утгаараа эргээд бас бэрх нутагтаа ингээ уурхай маань ингээ музей хэлбэрээр ч гэсэн үр хөгөж өгнө гэж бодож. Фантан тасархай байсан. Амар гэрэлтэй, амар урд фантан. Би анх удаа харсан шокт гайхаад вау, ямар гоё юм бэ. Би өстой амьдралдаа төсөөлж байгаагүй нэг тийм мэдрэмжийг яг тэндээс авсан. Тэр бол ерөнхийдөө тийм газрын гүнд 45 метрийн доор тийм хүрхрээ үзнэ гэж өстой зүудлээчгүй байсан. Нэг хүн бол ирж үзээсэй л гэж бас хүсэж байна. Ажаархавтай ягаад гэвэл би юу ч мэдээгүй. Өнөөдөр зөндөө сурсан, зөндөө харсан. Амар Хүрхрээ өсөлтөр гоё юм байна. 16 метрийн доор хүрхрээ юм шүү дээ. Оо дахиад нөгөө орчих юм шүү дээ. Наад хоншуултаа би энийг төлхүүр аваа яваад байгаа. Энэ үчир магадгүй энэ байж магадгүй шүү. Үзье. ээлжит QR кодыг амжилттай илрүүлсэн хайгуулчид баяр хүргэе. Газрын гүнд 45 метрийн доор бүргэлж буй хүрхрээ та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Одоо аяллаа багийнхан анхаарлаа хандуулаарай. Даалгавар буюу наряд. 1. Оролцогч Гүйл Бэрхэн уурхайн 1954-өөс 1974 оны түүхийг, Ира 1974-өөс 1999 оны түүхийг, оролцогч Баяса 1999 оноос өнөө хүртэлх түүхийг тус тус судлан богино хэмжээний танилцуулга бэлтгэх, танилцуулах. 2. Аяллаа зохион байгуулагчид нийт оролцогчдыг шаардлагатай мэдээлэл, ном тохиомол, дүрс, фотогоор хангах. Хичээлийг боллоо даа. Яг саалгаа хийцгээе. Тэг бас сонирхолтой тийм нөгөө нэг Дахиад л түүхээ ер нь бол тийм судалсан юм байна. Тэр хамгийн сүүлийн QR-ыг уншуулхад ерөөсөө тийм зүйл байна гэж бодоагүй. Нөгөө л нэг түлхүүрээ бодчихсон. Тэгээд тэгсэн чинь бид гуравт даалгавар өгсөн. энэ таалгавар надад маш хэцүү. Яагаад гэвэл би монголоор сайн ярьдаггүй. Тийм учраас би яаж ийна. За амжилт хүсье. Сая ингэж гурлаа бол 1000 гаруй видео хайчаад байна. Одоо видео одоо ингэж хэрэгж гинөө манай. За явж таалгаа үзье.
газрыг манай бишгийнхэн 15 хайлаас гэж нэрлэдэг. 15 хайлаас. Энэ хайлаас моднууд байгаа учраас тэгж нэрлсэн. Бол 15 байдаг юм болов уу яг? Хэдүүлээ нөгөө далдуурхаа музей үзсэн шүү дээ. Тэгж яхад гурлаа 45 метрийн доор газар доор байсан тий. Тэнд шал өөр ертөнц. Тэгээ би музей үзэж явж байхдаа та хоёрт хэд удаа хэлжсэн та хоёр санаж байна уу? Уурхачдыг маань одоо дайны талбарт дайны фронтод одоо байлжиж байгаа дайчидтай яг энэ зэрэг зүйлс эдний гав яг үнэлдэгэ гээд. Ягаад бас дайны талбарт байгаа хүмүүстэй ингэж адилчилж үзэж байна гэхээр ажлын ээлжинд болоод ажилдаа гараад гэрээсээ гараад явахдаа оройн гэртээ амьд сэрүүн буцаж ирэх тийм баталгаагүй нөхцөл төр хүмүүс маань тийм аюултай нөхцөлд ажиллаж байгаа тийм. Гэхдээ уурхачд маань хизээч тийм хүнд хэцүү нөхцлөөс айж хулчиж хойш суугаагүй тэр ажилдаа дуртай үнэхээр л ажлынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс учраас ажиллаа хийгээд тэнд донд явждаг. Миний сонсч байсан нэг түүх байт юм л та. Манай бэрхээ уурхад ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан туршлагатай хамт олондоо үнэлэгдэн хөлөөн зөвшөөрөгдсөн баригадын дарга тэргүүний Ахмад уурхач хүн байсан. Тэр уурхач маань энгийн нэг ажлын өдөр 100 гаруй метрийн гүнд ажиллаа хийж байсан. Тэгээд туршлага багтай шин залуу нэг уурхачнаа дагуулад өөр мөрөгцөгт очиод хэмжилт хийж байтал тухайн мөрөгцөгт нуралт үүсэх эрсдэл өндөр байгааг Ахмад уурхач маань анзаарч мэдсэн байна. Ер нь бол маш өндөр туршлагатай уурхачид ийм нөхцөл байдлыг маш сайн анзаарч зөв тодорхойлж чаддаг юм л да. Тэгээд залуу уурхачнаа дагуулад тэр мөрөгцгийг маш яралтай орхиод шатаар доош буусан. Ахмад уурхач эхлээд төв өнгөл буюу одоо харьцангуй аюул багтай орон зойлоо гарч ирсэн. Энэ орон зой руу гарч ирж байгаа нь бол одоо нуралт үүсэж байгаа мөрөгцгийн доод ёроолоос холдож байна гэсэн үг л дээ. Энэ үед залуу уурхач маань мөрөгцгийн хамгийн сүүлийн шатаар бууж явсан. Тэгтэл нуралт эхлээд залуу уурхач маань сандраад тэндээ хөдөлгөөнгүйгээр хөсчихсөн. Тэгэхэд Ахмад уурхач нь гол хонглоос буцаж шатны хэсэг рүү орж ирээд залуу уурхач нь гол ам руу түлхэн гаргасан. Ингээд дээрээс нуралт орж ирээд нөгөө Ахмад уурхач маань тэндээ дарагдаад залуу уурхач болохоор нурангны чулуу шорон төрөгдөд гол амны хананд тал биеэрээ дарагдаад босоогоор шахагдсан боловч амьд мэд үлдэж чадсан. Энэ залуу уурхач маань одоо ч амьд сэрүүн ажил хөдөлмөр эхлээд бидний дунд амьдарч байгаа юм билээ. Харин Ахмад уурхач маань аюултай газраас сухтаад өөрийн амийг аврах боломжтой байсан ч хамт явсан залуу уурхач нь аврахын тулд амнасаа ч харилаагүй ийм бахармаар түүх байд юм аа. Тэгэхээр л одоо уурхачдыг ерөнхийдөө ингэж л ярьж байгаа нь бүр хэлцүүх болцсон. Уурхачд бол жинхэнэ мужик жинхэнэ ир хүмүүс л уурхачд байдгаа гэдэг тийм хэлц хүртэл байд юм лээ. Ийм түүх маш олон байдгүй те. Ер нь бол бэрхээ уурхаа маань 70 жилийн тийм ариун түүхтэй уурхаа. Энэ 70 жилийн урт хугацаанд бол осол аваарууд олонч гарч байсан. Олон мундаг ирлэх уурхачин хөдөлмөрийн насны залуучууд маань нэгдсэн өргөцсөн тохиолдлууд байлгүй яг. Тэгтэл уурхачид маань ийм аюултай хүнд нөхцөлд ажилладаг хэдий ч хизээч энэ ажилласаа хойш сууж ухарч нцаагүй тийм ирлэх дайчин жинхэнэ нэр хүмүүс ийм уурхач хүмүүсийнхаа үр удам нь болж ингээд төрсөндөө хөрвөлжил бахархаж явдаг таа юм. Ийм зоригтой ирлэх хүмүүс байсан учраас л манай бэрх маань өдөө 70 жилийн нүрийг үзэж байгаа хаа. Үнэхээр саяны түүхийг сонсоод бол бүр бахархах сэтгэл амар төрж байна.
Ира. Танилцуулга бэлтцсэн үү? Би өмнө энэ байшны зураг авсан. Одоо энийг хартаа. Тийм биш. Энэ байшны зураг биш те. Ира маань танилцуулга бэлтэж явах явцдаа номны завсраас нэг тийм хуучны зураг олсон юмсан. Зурагт зөндөө хөөхд байсан. Амар хөвгөлтэй хөөхд. Муурын машин гэж нэрлэдэг. За. Бид нар хүүхд тахтай амар хоош тоглодог байсан. Сүүл манай энэ байрныхаа нийлээд ингэж будаж янзалж. Өгжөөдөө би үзье. Ганц сонирхолтой зүйл нь юу гэхээр тэр бол тийм хар зураг хуучны нэлээд л хуучны зураг байсан. Хэрнээ одоо тэр байшин нь нэг байгаа нь бүр ингэ их сонирхол татсан. Тэр газарт би амар хөөхчийн нас яг мэдрэмж авсан. Тэгээд бид гурав хамт яг хөөхд поз хийсэн. Моно. Тийм ээ. Нэг хорин гурав. Гурвалжинд оролцоход яг л ингэж хүүхэд нас санаанд орж исэн. Хадмаа нас яг хэвэндээ байсан. Гэхдээ бүгд ингэж хэтэрхий жижигхэн санагдчихсан. Тухайн үед бол амар том бүр ингэж үнэхээр том санагддаг байсан. Тэгээ хатандаар орж бас зургаад аруулж юм ярьж суцгаасан. Үнэхээр гоё турсамжуултайсэн. За бүгдээрээ танилцуулга бэлдээд дууссан уу? Миний хувьд танилцуулга бэлдээд бэлэн болсон. Би та нарт 1954-өөс 1974 оны Бэрхийн уурхайн түүхийг товчлон ярив. 1950-ад оны үед Монголын уул уурхай хөгжлийн их үедээ байжээ. Тухайн үед налаахын нүрсний уурхайгаас гадна модот, бүрэн цогт, чонгол, дожир, ямаа зэрэг уурхаанууд гянт болт, жоншны олборлтыг багагийн хэмжээнд хийж байваа. Харин 1954 онд Бэрхийн уурхай нэгдснээр Монголын өнгөт металлургийн анхны уулын үйлдвэр байгуулагдсан байна. Энд нэг сонирхолтой түүх бий. Нутгийн малчин Санжаа 1954 онд жоншид толгой хэмээх уулнаас хэсэг жонш ганцглан Ямаатын уурхайн ажилчдад авчирч үзүүлжээ. Уурхайн удирдлагууд малчин өгнөөр газарчлуулан уулын оройгоор дэллэн тогтсон өндөр агуулгатай их хэмжээний жонштой газар ирснээр Бэрхийн уурхай нэгдсэн түүхтэй. Тэгэхээр Бэрхийг игэл жирийн малчин хүн нийсэн гэж үздэг байх нь. Жоншид толгойн ур зүгээс хэвтэй малталт хийн гүний уурхай эхлэлийг тавьсан ба хэвтэй амнаас жонштой тэрэгцрийг мориорч ирж гаргаж байсан бас нэгэн сонирхолтой түүх байдаг. Энэ түүхэнд зориулсан хүндэтгэлийн өшөөг бид уурхай музейд үзсэн мөлий. 1958 онд Бэрхийн уурхайн анхны босоо ам нэгдсэн байна. Энэ нь газрын гадаргаас эгц доош нэвтэрч эхэлсэн гэсэн үг. Уурхай хурдан өргөжөж өргөх цамхаа, контор, компрессорын болон дизель станц зэрэг цэх хэсгүүдээс гадна орон сууцны барилгууд, клуб, эмнэлэг, сургууль, автогараж, спорт зал зэрэг олон байрлал байгууламжуудыг барьж уурхайчдын сууринг богино хугацаанд сүндэрлүүлсэн байна. Миний танилцуулганд хамрагдаж байгаа 1954-өөс 1974 оны үеийг хуурай өрөмдлөхийн үе гэдэг. Энэ үеийн уурхайчид тоосчлт ихтэй орчинд ядмагхан багаж техниктэй маш хүнд нөхцөлд ажиллаж байсан хэдий ч төлөвлөгөө нормыг байнга давуулан биелүүлж жоншны экспортыг жил бүр эрчимтэй нэмэгдүүлэн улсын төсвийг 20-40% дангаараа бүрдүүлж байсан бахархам сайхан төв бүтээсэн юм а. Энэ л үеийн уурхайчид болох бидний өвөг дэдэс улс орны эдийн засгийг хөл дээр нь босголцож Монголын уул уурхай үндэс суурийг баттай тавьж Бэрхийн уурхай алдрыг өнөд мөнхөлж өгсөн юм.
Эдгээр он жилүүдэд бидний өвөг дээдэс бэрхийн уурхайг хөгжиж дэвших үндэс суурийг тавьж өгчээ. За миний танилцуулга дуслаа. Баярлалаа. Анх удаан казак хоол идсэн би өхрийн маах угаасаа идэхгүй. Гэхдээ өнөөдөр анх удаан амар гоё амттай маах идсэн. Тэгээд сүдэд цай уусан. Тэгээд казак борцэг идсэн. Би өнөөдөр бүх хоол идсэн. Казак хүмүүс бол үнэхээр зочломтгой гэдэг би өмнө одоо зарим телевизийн нэвтрүүлэг юм уу кинон дээрээс харж ирсэн бол яг өөрөө яг тэр айлтаа зочилж ороод тэрийг ингээ биеэрээ мэдрэх бол маш тийм сайхан байсан. Та бүхэнд бэрхийн уурхан 1974-өөс 1999 оны түүхийг танилцуулъя. 1974 онд бэрхийн өргөдхөл хашигтлалтад орж Оросууд иржээ. Монголчууд Оросууд хамтраад Монгол Росцвет-Мед гэдэг уул уурхан байгууллага байгуулжээ. 1974 онд Бэрх Монгол Росцвет-Медийн нэг гишүүн болж бэрхэд Орос инженер ажилтнууд маш олон ирсэн. Хоёр улс хамтарсан учраас үүрхэн багаж төхөөрөмж, машин техник маш сайн болсон. Үүрхэжид бас маш олон болсон. Тэм учраас Жон шиг бүр ихээр гаргаж эхэлсэн байна. Бас геолог хайгуулын ажил их хийгдэж олон жижиг салбар үүрхэнүүд ажиллаж эхэлсэн. Бэрхийн үүрхэн бүрэлдэхүүнд чимэд, баянхан, булган, мэйл, зэрэг бараг, хоорын салбар үүрхэ байсан. Энэ үед бархийн үүрхэжилд 180 мянган тонн жонч экспортод явуулж байсан. Энэ бараг өдөр 500 тонн гэсэн үг байхаа. Энэ маш их жончиг дорнод руу 1000 гаруй машин зөөдөг байсан гэж би номноос уншсан. Бас нэг гайхалтай юм уншсан. Бэрхээс Дорнод хүртэл 300 км хоол байдаг. Гэтэл Дорнодын жонж хүрхдэг газар 6 минут бүрт нэг жончтой машин бэрхээсэрч байсан гэдэг статистик байна. Бэрх олон жил Монгол Росцвет-Медийн бүх орлогын 80% ганцаараа олж байсан. Бэрхийн жончны орлохоор бороондор Эрдэнэ зэрэг олон үрхэг байгуулсан. Бас бэрхэд олон зүүн Монгол инженерүүд олон дарагнаар анх практикт суралцсан байна. Бэрх 1999 онд Монгол Росцвет-Медээс гарсан байна. Ягд гэгийг би сайн ойлгоогүй уучлаарай. Миний судалсан 1974-өөс 1999 онд бэрхийн үрхэ Монгол улсад маш их гайхалтай ажлууд хийсэн. Маш олон гавья байгуулсан. Монгол Орос хүмүүс ажилласан маш том үүрхэ байсан байна. Энэ үе бол найрамдлаар өвөлсөн он жилүүд байлаа. За баярлалаа.
За би та бүхэнд 1999 оноос өнөг хүртэлх бэрхийн түүхийг танилцуулъя. Эдгээр он жилүүд маань уналттай мөн эргээд сэргэн босч байгаа ийм эдрэх тонцог байгаа. Зах зээлийн эдийн засгийн хүндрэл уул уурхайн салбарт одоо маш хүн дээр тусснаас болоод гадаад борлуулалтын зах зээл, үнэ ханшны уналт, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хоцрогдол гэх мэт олон асуудал одоо экспортоос хамааралтай ажиллаж байсан бүх салбарын уурхаануудад тулгарсан. 1999 онд болохоор бэрхийн уурхайг Монгол Рос Цэвэдмэд алдагдал ихтэй ажиллаж гин гэж үзээд өөрийн бүрэлдэхүүнээсээ гарган Орос мэрэгчнүүдийн буцаанд татж авсан. Бэрхийн уурхайч биш одоо нэг бус уурхайн хүнд хэцүү цагийг давж туулж чадлаггүйгээр одоо хаалгаа барьж ирсэн юм лээ. Бэрхийнхэн жончны борлуулалт одоо хамаарлаас гарахын тулд тохоо булах таалт чандганд нүүрс олборлон үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн. Услахаатай газар тариалангийн ажлыг эхлүүлээд машин механизмын бааз байгуулад бүр гурилын үйлдвэр хүртэл ашиглалтанд оруулсан байлээ. Мөн мал аж ахуйг үргэлжлүүлж аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлууд хийгдэж байсан. Уурхай удирдлагууд ч үйлдвэрлэлийн бодлогыг амжилттай шинжилээд зардлыг бууруулан бүтээгдэхүүний нэр төрлийг оршуулж чадсанаар 2003 онд анх удаа олон жилийн алдагдлыг даван ашигтай ажилласан тайлан гарсан. Гэвч дараагийн жилүүдэд уул уурхай үйл ажиллагаа доголдож цэг хэсгүүд татан буугдаж эхэлжээ. Үннийг хэлэхэд одоо учир шалтгааныг нь би одоо ийрашиг бас ойлгоогүй. Ажилгүйдлээс иргэд олноор шилжиж бэрх 1000 хүрэхгүй хүн амтай болж 27 айл амьдарч исэн орон сууцнд нь нэгээс 2 айл амьдарч тэгээ эзэнгүй олон байрнуудаас шалтгаалаад халаалтын систем нь хөлдөөд гамшиг зарлж исэн хүнд бэрхийн түүхэнд бичигдэн үлджээ. Гэхдээ тухайн үеийн засаг захиргаа уурхай удирдлагууд нийт ард иргэд нэгдэн тэр хүнд хэцүү цагийг даван туулж чадсан байгаамаа. Сүүлийн жилүүдэд бэрхийн хүн ам хурдцтай өсөж эрчим хүч, дулаан, зам зэрэг дэд бүтцийн асуудлууд нь шийдэгдэж онцгой анги, Кембрижийн сургууль, уурхай музей хаалганы бүтээн байгуулалт их ажил хийгдэж байна. Бэрх нутагт маань дахин газрын залуус цуглаж байна. Бэрх нутаг минь хүнд бэрхийг даван дахин хөгжил дэвшлийн гарааг эхлүүллээ гэж би харж бахархаж байна. 1954 онд бэрхийн уурхай маань үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд өнөг хүртэлх түүхийг бид гурав товчлон хөрлөө. Өнөөдрөөс хойшод ч гэсэн бэрхийн маань түүх гэрэл гэгээтэйгээр аз жаргалтайгаар үргэлжлэн бичигдэнэ гэдэгт итгэж байна. Дахиад QR код. Өнөөдөр бид гурав өөрсдийнхөө авсан даалгаврынхаа хүрээнд бэлдсэн танилцуулга ингээ 3 биеиндээ ярьж өгсөн. Тэгээд хамгийн төгсгөлт нэг сонирхолтой зүйл байсан. Бид гурав яг QR код зэрэг гарч ирээд тэгээд яг Монгол одоо нөгөө хүүхдийг тэгээд Орос хүүхэд, казак хүүхдийг ингээ дүрссэн тэр стикертэй, айгүй хөрхи стикертэй байсан. Аяллаа дараалсан кодууд таныг хөтлөн нууцлаг хаалганд хүргэснийг дуулгахад таатав. Хаалганы барьцлыг дараагийн хуудсанд тэмдэглэсэн байна. Хаалганы цаана чин сэтгэлээ илэрхийлэх боломж таныг хүлээж авах болно. Харин хаана хэнд гэдгийг та өөрөө шийдэ. Бидний урилгыг хүлээн авч бэрхийн түүхээр энэ хүртэл аялсан танд маш их баярлалаа. QR код уншуулсан. Тэгээд биднэрт даалгавар өгсөн байсан. Тэр даалгавар нь болохоор өөрт байгаа түлхүүрээ одоо нөгөө нэг таарах цойжт нь тааруулаад дотроос нь ямар нэгэн зүйл гарч ирнэ. За тэрийг өөрийнхөө хүссэн газар байрлуулаад тавиарай гэсэн даалгавар байсан. Тэгээд QR код уншуулад локейшноо харахад болохоор минийх Кембрижийн сургууль дотор байгаа гэж заасан. Уурхайн конторын 2 давхар 201 тот өрөө рүү очих гэсэн тийм даалгавар байсан. Тэгээд ямар ч байсан уурхайн контороо олоод 2 давхарт 201 тотын өрөөг хайж агаад олоод түлхүүрээ хаана тааруулах вэ? Би эхлээд 201 тотын өрөөний түлхүүр юм байна гэж ойлгоод очсон чи дааш тэр биш байсан. Тэр хаалга маань онгорхоо байж таарсан. Дахиад өрөөнд дотор дахиад нэг өрөө байж таарсан. Тэгээд тэр өрөөндөө очиод харин түлхүүрээ игээд үзсэн. Түлхүүр маань таарад тэр өрөө рүүгээ явж орсон байгаа. Тэгээд Кембриж хаа сургууль руу орсон чинь локер байсан. Тэгээ 267 гэсэн түлхүүр дээр маань байсан. Дугаараар очиод локроо онгойлгоход нэг хөөрхөн бал тэгээд загтал бичих цаас тэгээд цэцэг байсан. Би өнөөдөр Rolex-ын би Sherlock Holmes биш. Яагаад гэвэл би ийшээ явсан. Тэгээд энэ
Түлхүүрэн юу вэ? Яг шкаф эсвэл холсонгүй. Гэхдээ дараа нь би юу вэ? Open хийсэн. Тэгээд цэцэг авсан. Шокт гэхэд вау, цэцэг. Хин нэгэнд зориулж загтал бичих. Тэгээд цэцгийн баглааг өөрийнхөө хаан тамирын тэнд хүссэн газар тавьчих. Тавиараа гэсэн тийм даалгавар байж таарсан. За тэгээд цаас цэцэг бал 3 аваад би загтлаад бичгээр гарсан. Хөл бөмбөгийн талбай дээр очиж загтлаад бичсэн. Бэрх хотод өмнө орос хүмүүс ажилласан. Би ч бас орос хүн. Орос хэн Оросоос ирсэн. Тэгээд би захига орос хүмүүстэй бичсэн. Бодож байгаад би аав ээж хоёр талаасаа би уур хач удамтай юм хүн. Тэгээд би бэрхэд ирсэн байгаа. Миний аавын аав Цэндийн Бата гэж хүн 1942 онд төрсэн. 15 наснаасаа эхлээд уурхайд ажиллаж эхэлсэн. 40 жил уурхайтай ерөөсөө өөрийнхөө хөдөлмөрийн эд залуу насныхаа тэр цаг хугацааг уурхайтай холбогдуулж өнгөрөөсөн юм хүн байдаг. Тэгээд би өвөөдөө загтал бичиж өвөөгийнхөө хөдөлгөөсөн газар нь ямарчсан очиж цэцгээ өргөхийг хүсээ загтлаа өвөөдөө зориулж бичсэн байгаа. Хайрт өвөө минь хүүдээ жамын хагцал үзүүлэн холын тэнгэрлүүд дэвснээсд нь хойш ганцаардсан хэдэн жилийн нүрийг үзжээ. Хүүн таныхаа ажил амьдралынхаа анхны гарааг эхлүүлж явсан бэрхийн уурхад ирээд энэхүү загтлаа бичиж суунаа. Би бэрхтээ ирж таныхаа ажиллаж байсан уурхаатай, таныхаа амьдарч байсан хотхонтой дахин танилцсан цагаас эхлэн танаараа болон үе үеийн уурхаачдын энэ л уурхаанхаа цаашлаад эх орныхон төлөө хийж бүтээсэн гавьяагаар туйлын ихээр бахархаж байлаа. Таныхаа үр удам гэдгээрээ ч омгшиж байна. Тийм ч учраас энэ ажил амьдралдаа улам их хичээж таныхаа үйлс гавьяаг багтан харуулж явах болно. Та минь ч хүүгээ тэнгэрээс харан зам мөрийг минь ивэж байдаг гэдэгт хүүн итгэдэг. Таныхаа хүндэтгэн мэхий таны ач хүү Батбэлгийн баяр баясгаланд. Хойд ягаад ч юм бороо орж замд бол бороо орж таарч байсан хэрнээ яг намайг очиод буугаад өвөөгийнхөө хөшин жолоон дээр нь цэцгээ өргөөд цахиагаа үлдэх тэр мөчөд бороог энд зогсож таарсан. Яг ч цаанаасаа нэг л өвөө минь намайг угтаж авч байгаа мэтдэг санагтаад өвөөгхийн газар дээр очиж байж хат их л олон зүйл надад бодогдсон. Тэгээд би өвөөгхийн газар дээр очиод байд өвөөтэйгээ ярилцж байгаа юм шиг л би тэнд байхдаа хоёр өвөөгөө эмээгээ аавыгаа дурсаж тэнд зогслоо. Өвөө мэгэл ярих юм хөлж гаддаг юм аа. Бэрхот маш сонирхолтой газар байлаа. Би байрхийн уурхын түүхийг өөрөө ирж үзэхэд талархал хүндэтглийн мэдрэмжээр дүүрэн байна. Үүрхэчийн мэрэгчил бол дэлхийн хамгийн аюултай, эрсдэлтэй, бас маш бахархалтай мэрэгчлүүдийн нэг юм байна. Харин энгийн хүн ийм бүхнийг ойлгох, зөвхөн түүхийг уншаад үнийг бүрэн мэдрэх нь маш хэцүү. Орсынаар түмэн монголчуудтай хамтран ажиллаж, амьдарч, энийг бүдайн байгуулалтанд чухал үүрэг хоруулсанд бахархах сэтгэл төрж байна. Би үүрхэд газрын доор 45 метрийн гүнд бууж, өөрийн нүдээр харж, үүрхэд ажиллах нөхцөлд ямар хүнд байсныг өөрийн биеэр мэдэрсэн. Мөн үүрхэжтийн фото бичлэг үзэж байхад нүднийсэн царайнаасан инээмсэглээсэн ямар зоригтой амьдралыг илүү сайхан болгох мөрөөдөлтэй хүсэл
ирэмцлэр дүүрэн хичнээн хүчтэй байсныг би хараад миний нулимс цэлгэнж байлаа. Та бүгд жинхэнэ бааtruуд. Та бүхэн ирээдүйнхээ төлөө амьдралаа зориулсан. Та нарт бүгдэд нь маш их баярлалаа. Бид мартах ёсгүй. Үеийн үе төвлөвлөн өргөлж санах болно. Баярлалаа. Би 3 хоног өмнө Бэр хотод ирсэн. Тэгээд анх удаан хөшөө харсан. Зүгээр хөшөө харсан. Яагад гэвэл би Бэрхний түүхийг мэдээгүй. Юу ч мэдээгүй. Гэхдээ өнөөдөр би дахиад энэ хөшөө харсан. Гэхдээ өнөөдөр би бүх Бэрхний түүх мэдсэн. Энэ түүхийг мэдрэмж авсан. Тэгээд би яг сэтгэлдээ энэ цэцэг тавьсан. Жохон гүнигтэй байсан. Гэхдээ яг гүнигтэй биш. Дотоор амар хэцүү байсан. Яагад гэвэл би бүгдийг нь мэдсэн. Миний энэ хүү захааг уншиж байгаа нийт бэрхшүүдтэй Бэрхийн уурхайн Бэрх хот үүсгэн байгуулагдсны түүхт 70 жилийн баярын мэндийг хүргэе. Төрсөн нутгаараа аялах, тэр тусмаа уул уурхайн түүхэн хөгжил болон Бэрхийн зан олонний амьдрал хэрхэн яаж өдийг хүртэл цэцэглэн хөгжсөн тухай аялагч нартаа танилцуулах урлаг хүлээн авч маш гайхалтай аяллыг амьдралынхаа нандин дурсамж болгон өхөллөө. Магадгүй өмнө нь би уурхайчин үний үнцнийг дутуу үнэлж явсан мэт санагдаж аяллаа турш баатарлаг уурхайчтай хүндэтгэх, тэднэрээ бахархах, сэтгэл дүүрэн мэдрэмжийг зэрэг мэдэрч байсан билээ. Уурхайчтай халуун дулаан хамгийн сайхан нутаг орныг бэлгэлсэн хүндэт уурхайчдаа гүнээ талархъя. Мөн хүндэт уурхайчин өвөө, хүндэт аав та бүхнээрээ бахархаад ханашгүй. Эцэст нь хэлэхэд үеийн мундаг залуучууд минь үе үеийн уурхайчдынхаа бүтээн байгуулж бидэнд үлдээсэн энэ сайхан уурхайн хотоо хайрлан хамгаалж хөгжүүлцгээе. Бидний ирээдүй гэрэлтэй байна. Хамгийн анх нэгдэж ам нь аль юм болоо гэж асууж судалж агаад анх нэгдсэн одоо ам дээр очиж цэцгээ болон захиагаа үлдээсэн. Тэгээд яг тэр ам руу орох мөчөд болохоор амар юм жоохон гонигтай санагдсан. Тэгээд үзэж сонирхож гараад явхад амар юм хоосон мэдрэмж төрж исэн. Энэ сайхан нутгийг ингээд бидэнд яг энэ чигээр нь үнэхээр гоё хөгжилтэй ингээд үлдээсэн хүндэт уурхайчдаа маш их баярлалаа. Үнэхээр бахархмаар хүмүүс шиг санагдсан. Бэрх маань 2024 оныг хүртэлх өнөөдөр хүртэлх энэ хугацаанд одоо хөгжиж мандаж цэцэглэж явсан мөн хэцүү бэрх тийм цаг хугацааш давзуулсан тийм эдэрхтэй он жилүүдийг ямар ч байсан ардаа үтсэн байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар Бэрх хот маань юмтай болж байна. Аймгийн төвөөс 70 км шинэ засмал замаар холбогдсон байна. Бэрх дотроо засмал замтай болж байна. Энэ бүх бүтээн байгуулалт цаашаа улам цэцэглэн хөгжиж явна гэдэгт маш их итгэлтэй байна. Би одоо бахархаж байна. Яагад гэвэл Орос хүмүүс Монгол хүмүүстэй хамтарч ажилласан. Энэ аялал надад маш их таалагдсан. Би Казак Бэр амар том музей би мартаж чадахгүй. Бэрх хот бол яалтчгүй ингээд олон ястан, олон хүмүүсээс бүрдсэн маш их төсвөр төвчээр зориг шаардж иж бүтээн байгуулагдсан нутаг юм аа. Одоо л үнэхээр ингээд маш сайхан хөгжсөн байна. Сайхан сургууль бий болсон байна. Сайхан хөл бөмбөгийн талбайтай болсон. Дээрээс нь аялал жуулчлалын үзэж харах үнэхээр гоё ингээд бүтээн байгуулалттай одоо музейтэй болсон. Ирсэндээ бол хизээж харамсахааргүй сайхан нутаг шүү гэж хэлмээр байна. За ингээд бэрхчүүдтэй 70 жилийн баярын мэндийг хүргэе. Мөн Монголын үе үеийн уурхайчдаа та бүхэндээ бас баярын мэндийг хүргье. За тэгээд нийт өөрхөчийн хүмүүстэй
бас байрхны хүмүүстээ баярын мэнд хүргье. Нийт бэрхшүүдтэй болон үе үеийн урхаачдтай Бэрх хот үүсгэн байгуулагдсан 70 жилийн баярын мэндийг хүргье. Далан жилийн түүхтэйгөө угтаж байгаа Бэрхийн уурхай Бэрх хот руу хийсэн залуусын маань аялал өндөрлөж байна. Богино хугацааны энэхүү аялал газар доорх 45 метрийн гүн рүү, эцэг өгөгдийн намтар түүхийн гүн рүү, Бэрхийн уурхайн онцлог мөн чанарын гүн рүү багахан боловч аялуулж чадсан гэж найдаж байна. Инээд баясал, дуу хуур, бас бахархлын нулимстай энэхүү аяллаа насан турш дан дурсаж эргэн бэрхтээ ирээрэй гэж хүсье. Эрдэс баялгаа харамгүй харилсан уул ус, эрэлхэг уурхайчин өвгдийн сүлд хиймэр та нарыг минь үнэд ивэж явах болтугай. Гүн рүү аялсан нь Бэрхийн уурхай үүсэн байгуулагдсны 70 жилийн ойд зориулав.